Хүрээ замтай холбоотой бас нэгэн чухал зан үйл бол энэ одоо сор залах үйл байдаг. За энэ даншиг гэдэг утга цам харих, сор залах гэдэг бол гурван утга бол тусдаа. Уг нь бол тусдаа зүйл юм уу? Эдгээрийг бүгдийг одоо хамтдагж манай богдын хүрээнд бол халахын богдуудтай бат оршил өргөх энэ даншиг одоо хэмээх хурал номыг хураад тэгээд түүндээ зориулсан одоо 93 наад хийж эндээ одоо цам харайж сор залах одоо ийм зан үйлийг хийж исэн байна. Энэ манай хүрээний анхны хаан басан одоо Агван хайдуу хаан зохиосон Дансран дамбын гарчим хэмээх номонд бол энэхүү одоо энэ хүрээ цамын үүсэл гарал болоод энэ хүрээ цамын дэг жаягийн тухай маш их нарийн гаргасан. Энэ жаягийн дагуу одоо эргэн дахин номын дагуу сэргээгээд явж байгаа. Тэгээ энэ дээр одоо сор залах нь бол тухайн одоо жилийн гай муухай бүхнийг бурхан догшид сахиусууд өөрийн одоо багт бүжгийг үүсгээд түүнд нь одоо ням бүтээлийг хийсэн лам нар одоо тухайн өөр юм энэ дээр бол тодорхой одоо олон хоногийн дүвшиг хийж тэр сорын байланд маш их одоо зүйлийг шингээж бодож бясалгасны үүднээс дараа нь одоо түүнийг одоо энэ жилийнхаа гай муухай зүг гэж үзэж байгаа зүгтээ галыг үүсгэж тухайн галдаа одоо сорыг хайлан шатаах ийм зан үйл хийдэг. 1920-од оны үед болсон нэгэн одоо соронд бол одоо богдын зарилгаар нийт олноо түмэн олноос бол одоо үгээгүй ядуу хүнч байсан үүнд бол өөрийнхөө хувцсны өөдснөөс жолтгоо өргөж даавууныхаа өөдснөөс жолтгоо одоо хандвлаа гэж тэгж одоо нийтээр оролцоо гэж. Энэ бол одоо Монголд нөгөө гамим дараа нь бол барон гэдэг одоо олон хүнд одоо хүчүү үйл явдал монголчуудын нөгөө автоном тэрхээ устгуулсан тэргүүтэн энэ одоо хэцүү хүнд үйлийг бол даван гитлэхийг одоо даатгаж ийхүү нийт олноороо богдын зарилгаар итвхийлэн маш их сүжигтэйгээр оролцож исэн юм түүхэн баримт байдаг. Түмэн олноо даатгаж Монгол улсаа эрхчлөө тусгаар тогтнолоо даатгаж одоо энэ бүхэнд одоо өргөнөөр оролцсон залбирахыг хүсье. 2023 оны 8 сарын 5 6 хэмээх 2 хоног ийхүү хүрээ цам одоо сор залах даншиг наадам бол үргэлжлэнэ.